Тэшгүй аваасаа юу хийх байдаг. Ялаж болсон хүмүүсээс асуухад дотор талд нь ямар ч камер олж хараагүй юм мэдсэн бөгөөд Тэшгүйд өчиг тоолсон гэж олцчгүй дэвш байгаа гişтэн сааш болно. Мөн хүмүүс પાસે эсрэг асуухад олцсоос өөр хинж байгаа юм ээ. Мөн цагаан одоор яахгүй гэж одоо байгаа бөгөөд Facebook сангийн судлаач ганцаараа судалгаа хийсэн ба олцсон шалтгаалаа байсан гэж харин санаачлалууд байдлаас нөхөж авахаас урьдчилан сэргийлэхийн тулд маш баатар түмэн алгаад дэмжсэн. Одоо энэ зөвхөнтэй ангиллын ажилтнууд туршилтанд орох хэрэгтэй бөгөөд SCB байгууллагын судлаач зөвхөн хасаад ажиглал хийх боломжтой. Мөн төсөөлөлгүйгээр SCB-ийн байгууллагын оролцож оролцсон тохиолдолд баримтлал ашигны гадна талаас хүчтэй нөлөө бодлого хийсэн тохиолдолд тухайн projekтын дэвтэр бөмбөг байршуулсан юм. Үүний доктортой байдлыг хэлдэг. Чигийн төрж баан. Аахын дуу чихэнд нь хайлтгаас олгодог. Хүүч сандраа ирээ харуул. Аав санаас авсан байдалтай зогсож байлаа. Тэр чимээг үзүүлсэн тариулахтай тэр муутай байсан. Аав нь дахин асуув. Хүүч хэсэг танилцээ. Босоо өглөөний нөхөр байдаг нэг эмэгтэй би хийж хэлдэг. Аав үлээд гайхав. Хин бол хин юм? Асуув. Тэр яг манай ээжийг сайхан сүнтэй. Заримдаа тэр ээж минь байж магадгүй гэж би боддог хэмээн. Хүү хариулав. Энэ үгээр аав санаа алдаа. Бүгд өдөр гэнэ. Гэртээ орж ирэх ташаа. Бүгд зүгээр хинээ асуув. Бид зүгээр байлаа. Гэтэ бүгд манай санаа зовлоо. Эхний маань асуусан зүйл Долооны дараа бүгд сурвал гэр бүлийнхээ зургийг зурх даалгавар бичээ. Багц зургийг шалгаж явахдаа хүүгийн зураг содон сайн хийх юм байгааг асуухад хүүч тайлбарлав. Энэ бол манай аав. Харин би. Энэ бол манай ээж. Багш маань таны ээж өсөө үйлдэлтэй гэдэг юм уу? Хүүч энийг саллаа. Манай арай шиг байдаг өсөө үйлдэл. Миний хамгийн дуртай газар. Ээж маань нэг ээж минь башнаас хойш би тэр өсөө би ээж минь зураг өгдөг юм ээ. Багштай хэлж. Жишээ нь даавал бүгдийн хон дээр зүйл тавьсан. Даавал нүрээс гаргав. Бүгд суулгасаа цахан дээр очиж. Арын ашиг нэрэлцэн болсон ус ойлголоо. Удаа шишмэн загсан. Тийм болсон хүн гарч ирв. Бүгд гахсан. Аав нөгөө төрөөс хойш бүгд шалхаар өрөнд нөхөд. Тэр дээр нэрийн дуудан. Ийш тийш харсан хайлттай шүмээр тустай. Арын ашиг хартал. Бүгд ус ойлголоо хахаж байлаа. Сарны нэмэр хувийн зүйлс сая басан тэтгэж чадахгүй хэсэг зур шатны татлаа. Маргааш өглөөнтэй сүмийг авчихсан. Босоо явсан. Цантаа хийсэн чиглэлгүй одоо танаас өөр туслах хүн байхгүй байна. За санаа зовлоо. Удалгүй тэр хоёр цагааны дэлгүүр. Тэр юмхтэй буухан бишээ ихийг ондааж хийж байна. Аав бүгд тэр гаргашаа. Тэр хармаа SCB байгууллагын ажилтнууд өсөө хийх бас ажиг хандаа. Одоо цааш хойлоо үдээ хайцаа ундагсан. Сайн байцаа дараагийн
Тэгээд энэ дээр хөрхөрийн толгойн стрим болон ресипигийн хамт үүсгэн бичлэгүүд байгаа. Тэгээд мэдээж subscribe хийж дэмжээрэй. Тэгээд бас манай үндсэн сувг маань жоохон дэмжиж өгөхөд 100-аас subscribe хийгдээ. Тэгээд би ч гэсэн энэ дээр нэлээд урамшаа 7 бичлэг шүү дээ. Чамайг урамшаа тав гэж хэлсэн намайг үзээрэй. Тэгээд бичлэг үздэг. Хүн болгоны хэлцээснээр нэйдэг. Тэр таймдураа маш их хэмжээний шин чанартай байв. Гаднаас хараад авах жавхаа биш. Харин жирийн улсын харилцааны шинээс үздэг. Өвчтөн эмэгтэй хүний хэлбэрээр хүмүүс үздэг. Бос төрлөөр гэвэл эрэгтэй хүн шиг. Өнгийн диаметр хэлбэрүүдээр сууж чадна. Яаж юм хэлбэрээр хөвөлдөг? Бас тэгсэн юм. Хэрхэн үлдэх нь тодорхойгүй юу байна. Учир нь одоогод хийсэн бүх туршлагаа түүний бие тайлбарлаж дулааны биологийн цэглэн санамсаа эсвэл өөр ямар нэг үйлчлэл илрээдэг. LCP-д ямар нэг явцад бол эргэн тойронд уснаас авах болчихсон. Юу ч бодвол дараа багш байдаг. Зөвхөн дахиад зэрэг тодорхой хугацаанд бүрэн уснаа авах шаардлагатай байдаг. Чиг дамжуулаад дуусах усныг шалгаж үздэг. Жирийн уснаас онцгой шин чанар аваагүй. LCP-д дамжуулаад нэг судалгаа шимжлээ ихээр тийм нэг шилжүүлсэн орсон. Сая бүрийн насчтай. Атомын ясдаг мөн шийдэх болдог. Онцгой гайхамшигт яагаад шинэ арчилгаа байсан бөгөөд судлаачид хамгаалагчид засвар үйлчлэгийн ажилтнуудаа үйлчлэх аялагчтай байсан бөгөөд тэдгээр илбүүдүүж болон хурж байна. Эхэндээ тэр таймдуур бусдад арчилгаа хийх үед оцоологддог байсан ч айжмаар тасаж баруун их цагийн уснаас гарч өнгөрөөдөг байна. Биес шүнгээ жахах болохгүй. Босон дуусан надад болох үзэгдэл их байсан гэлээ. Жирийн уснаас авах байсан юм. LCP байгууллагын төлөвлөлтөд зааж чадахгүй. Эцэг туршилт бөгөөд температурыг 95 градус хүртэл буюу буцлах температурын өмнөх хязгаарт хүртэл тэр дамжуур ихэд төрөнгийн болж туршилтын камерт эсгээс сэтгэл олцсон. Туршилтын давтагыг шийдвэрлэхэд эрсдэл байж магадгүй. Өөр тухайн нэмээд боломжтой.